Хэвлэл мэдээллийн зөвлөл Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамтай хамтран хэвлэл мэдээлэлд эргэтгэж байдлыг бүрдүүлэх нь сэдвт симпозмыг ёс зүйтэй илэрхийллийн урайндор 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү симпозумд улс төр хэвлэл мэдээлэл, нийгмийн мэдээллийн сүлжээний манлайлагч төлөөлөгчдийн 70 гаруй төлөөлөл оролцсон юм. Сонгуул хаяанд ирчгээд байна. Тэгээд энэ үеэр яадаг вэ гэхээр ер нь нийгмийн мэдээллийн сүлжээгээр бол нөгөө гүтгэлэг, доромжлол, тийм ээ, худал ташаа мэдээлэл, үзий ядах үг хэллэгтэй ингээд муухай болгон бол энэ гаарах нь бол нууц биш байдаг. Тэгэхээр энд бид нэр бэлтгэлтэй байх хэрэгтэй байна. За дээрэс нь манайх дандаа энэ мэрэгжлийн редакцууд бол байгаад байгаа, тийм ээ. Дээрэс нь мэрэгжлийн бус сайтууд бол байгаад байдаг. Одоо өнөөдөр бид нэр ингээ 3 сая гаруй хүн хүнтэй ирнэ 500 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаад байна шүү дээ, тийм. Энийг ингээ сонсоод хүн болгон гайхдаг, тийм ээ. Тэр 500 хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж бүртгэгдсэний ард юу байдаг вэ гэхээр тийм мэрэгжлийн бус хүмүүсийн ажилуулад байгаа мэдээллийн сайтууд байдаг, тийм ээ. Харамсалтай нь энийг бол уншигч үзэгч ялгадаггүй. Тэгэхээр бид нар энтэй тэмцэхэд яаж анхаарах юм бэ? Эмэгтэй хүн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлснийхаа төлөө янз бүрээр хэлүүлэхгүйгээр тэрнээс айхгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх тэр боломжийг бид нар бүрдүүлэхийн тулд бид нар юу хийх боломжтой вэ гэдгийг ярилцахын тулд өнөөдөр цуглаад байна. Хэвлэл мэдээлэлд эргэтгэж байдлыг бүрдүүлэх нь симпозмоор улс төр хэвлэл мэдээлэл, нийгмийн мэдээллийн сүлжээний манлайлагч төлөөлөгчид хамтран цахим орчин дахь гендер суурилсан ялгарлан гадуурхалтыг сурч хүн бүрд ээлтэй хэвлэл мэдээллийн орчин бий болгох санаачлаг, уриалга гаргаж цаашид бодит ажил хэрэг болгоход хамтран ажиллалаа. Хэвлэл мэдээлэлд эргэтгэж байдлыг бүрдүүлэх симпозиумд цахим хэвлэл мэдээлэлд эргэтгэж байдлыг бүрдүүлэх нь гэдэг энэ хэсгийг модератороор ажиллалаа. Тэгэхээр манай панелистуудад бол иргэний нийгмийн байгууллагын төлөө за хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, улс төрийн намуудын төлөөлөл оролцсон. За энэ хүмүүсийн маань ярьж байгаа гол зүйл нь юу юм бэ гэхээр биднэрт одоо хувь хүний төвшөнд бол мэдээллийн боловсролоо дээшлүүлэх нь бол зайлшгүй шаардлагатай юм байна гэдэг талаар ярьсан. Харин одоо институцийн төвшөнд бол хэвлэл мэдээллийн салбар, за мөн улс төрийн намууд гэх мэт одоо энэ салбараар өөр өөрсдийн гэсэн одоо үүргүүдийг хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх юм зүй байсан шаардлагатай ийм хариуцлагатай он жилүүд ирсэн байна гэдэг талаар ярьлаа. Хилцүүлэхийн хувьд бол яг цаг үе болсон гэж бодож байна. Яг тэгэхээр удахгүй сонгуул болох гэж байна. Сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэл хамгийн нөлөөтэй, хүмүүст хамгийн үрдэг. Иргэний талаас харах юм бол иргэдийн мэд хэрхийг хангадаг. Хүмүүс ямар мэдээлэл авч байна, ерөнхийдөө бол түүн дээр идэлхуурж сонголтоо байдаг. Тийм болохоор хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг, за дээрээс нь ёс зүйн асуудал бол үнээр хамгийн чухал асуудал. Бид нар нэгэн цахим орчныг бүрэн хянаж чадахгүй, бүрэн хязгаарлаж чадахгүй. Тэгэхээр тэр бол зөвхөн иргэдийн өөрийнх нь нөгөө мэдээллийг хүлээж авах, боловсруулах тэр чадвар, боловсруулаас хамааралтай болчихж байгаа. Гэхдээ тэрийг балансжуулж, тэнцвэржүүлэх, дэврэн байдлаар хэлэх юм бол одоо Монголын ардчлалыг хамгаалах одоо тэр үүрэг нь бол одоо сэтгүүлчдэр мэрэгжлийн сэтгүүл хэвлэл мэдээллийн байгууллагууд дээр бол ирж байна гэсэн. Тэгэхээр тэрийг бас хэвлэл мэдээллийн байгууллагууд цуглаад өөрсдөө ярилцж байгаа нь бол хамгийн чухал үр дүн. Гүтгэх, доромжлохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг бол маш сайн болгох ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ. Тэгэхээр хин нэгнийг шууд санаатай улс төрийн карьер байдаг юм уу, эсвэл хувь хүнийх нь хувьд, эдийн засгийн хувьд хорон одоо ийм сэдэлтэй үзэл бодлын илэрхийллийг бол Монгол улс зохицуулах ёстой. Энэ хор хөнөөлөөс хүнийг хамгаалах зохицуулалт бол байх ёстой. Бид нар олон жил хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол 4 дахь засаг юм аа. Нийгмийг урагшлуулах маш том юм хариуцлагатай бөгөөд үүрэгтэй ийм салбар гэдгийг бол мэднэ, энийг ярьж исэн. Гэхдээ өнөөдөр бол ялангуяа сошиал медиаг илүү хүндэж гин гэж ойлгож байгаа. Яг энэ сошиал медиа бол харьцангуй бас яг ийм барьцгүй, бас яг эзэн нь тодорхойгүй ийм шийдлүүд юу байж болох вэ гэдгийг энэ хилцүүлгээр хүндэж байгаа нь маш чухал гэж үзэж байгаа. Тэгэхээр шийдлүүдийн хувьд нэгдүгээрт мэдээж дижитал литераси буюу энэ цахим одоо литераси, медиа литерасигийн асуудал бол маш чухал байна. Өөрөөр хэлэх юм бол иргэд маань, сонгогчид маань энэ одоо ямар мэдээллийг хаанаас хэрхэн хүлээж авах уу, ямар одоо мэдээлэлд илүү шүүлтүүртэй хандах вэ гэдгээ өөрсдөө мэдж байх нь маш чухал болчиход байна. Хэвлэл
мэдээлэлд эртгэж байдлыг бий болгох симпозиум өнөөдөр зохион байгуулагдаж байна. За голчлон ярилцаж байгаа асуудлууд нь юу юм бэ гэхээр хэвлэл мэдээллийн салбар маань өөрөө яг энэ гендерийн эртгэж байдлыг хангаж чадаж байна уу? Ер нь эмэгтэй улс төрчид хэрхэн яг энэ сошиал буюу энэ хэвлэлийн дайралтад өртдөг юм бэ гэдэг талаар бол ярилцлаа. Зөвхөн Монголын улс төрч эмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар энэ сошиал цахим дайралтад өртөөд байдаг юм уу гэхлээр бас тийм биш байгаа. Дэлхийн нийтээр л ер нь эмэгтэйчүүд, эмэгтэй улс төрчид их сонирхолтой сэдв байдаг. За шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоо гэдэг маань өөрөө яг юу гэж бид нар ойлгодог вэ гэхлээр парламентаараа бид нар төсөлж ярьдаг байгаа. Дэлхийн дундаж 27% байгаад байна. Манай Монгол улсынх бол 17% байгаад байна. Эмэгтэй гишүүдийн тоогоор гутаанд оромжлох гэдэг юм уу, үг хэлээр нь одоо нийгмийн хэвшмэл ойлголтоороо гэдэг юм уу, нэр хүндийг өсгөж чадахгүй байх юм бол тийм ээ хамгаалж чадахгүй байх юм бол эмэгтэй улс төрчид угаасаа хэрэггүй гэдэг буюу хуулийнхаа зохицуултыг хэрэгжүүлэхэд нэлээд олон одоо саад бэрхшээл бас гарах нь байна гэдэг тал дээр ярилцлаа. Мөн симпозиумын үеэр хүмүүр дээлтэй хэвлэл мэдээллийн орчин хэрхэн бүрдүүлэх вэ сэдвээр ширээний хэлэлцүүлэг өрнөсөн юм а. Хэлэлцүүлгийн үр дүнд цахим орчинд эргэтгэж байдлыг бүрдүүлэхэд талуудын идэвх оролцоо, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, нэгдмэл чанар чухал байгааг онцолсон юм. Жишээлбэл одоо гендер те хүний эрх ардчлал одоо юу гэдэг юм те ингээд салбар болгоны өөрийнхөө сонирхож байгаа сэдвүүдээр мэрэгшиж чадах юм бол тэр мэрэгсэн сэдв дээр мэдээж хэрэг алдаа гаргах нь бага учраас салбар бүрийн одоо агуулгаараа мэрэгших хэрэгтэй байна. За гэхдээ сүүлийн үед бол техник технологи хурдтай хөгжиж байгаа учраас зөвхөн агуулга дагаад бас цаашаа явахгүй байна. Тэгэхээр мэрэгжлийн ёс зүйтэй агуулгатай байхаас гадна нэмэх технологийн ур чадвар суралцах хэрэгтэй байна. Ойлголт мэдлэгийг дээшлүүлэхийн тулд одоо улс төр болон хэв мэдээллийн суурь ойлголтуудыг дээшлүүлэх хэрэгтэй байна. Урт болон богино хугацааны төлөвлөгөө гэж гаргасан. За энэ дээр боловсролын тогтолцоонд энэ агуулга мэдлэгийг оруулмаар байна. Хоёрдугаарт нь сургалт хэлэлцүүлэг контент хиймээр байна. За reel mail гэдэг юм уу те өөрсдийнхөө бүтээмж нөхцөлийг ашиглаад. За тэгээ бидний хувьд бол булидулж бүх хүний мэдээллийг сайн муу алан боловч одоо дэвэргэн хөөргөж галд тос нэмэхгүй байх гэдэг ихний санал дээр хоёр дахь тал нь бол гэхдээ бас эсвэлтхүүгээр бас энийг бид нар дэмжиж байна уу. Тийм учраас репорт хийж сурах, эргэн тойрныхоо 2-300 репорт хийхийг ядаж заагаад өгчдөг байх, хийлгүүлждэг байхаар нөлөөлё гэд. Тэгээд гурав дахь нь түрүү манай нэг сэтгүүлчдийн эмэгтэйчүүдээс ярьцлага авахаар бас одоо өөртөө итгэлгүй, өөртөө илэрхийлэх чадвар муу байна гэж ирчүүдээс харсан гоо. Тэгэхээр энэ эмэгтэйчүүдийн бэлтгэл ажил, эмэгтэйчүүдийн чадварыг дээшлүүлэх контентуудыг за тэгээд энэ олон нийтэд эмэгтэйчүүдийг банк одоо зөвхөн нөгөө нэг сонгуулийн үеэр биш бусад одоо 4 удирлаар эмэгтэйчүүдийг заавал олон нийтэд танилцуулаад эмэгтэй хүн бас эрэгтэй хүнтэй адилхан энэ манлайлалын төвшөнд ямар ч асуудалгүй ажиллаж чаддаг гэдгийг итгүүлэх нь айгүй чухал байна. За дараагийнх нь болохоор сэтгүүлчийг бэлтгэдэг ихтэй сургуулиуд ерөнхийдөө тэ улс төр нийгмийн мэдээлэх талаар хичээлүүдэд ордог хэсгээр бид нэрхтээ яг баталгаатай ордгоо гэж хэлэхгүй гэсэн ер нь энэ тал руугаа илүү их ажилбагт өгөх юм бол зүйтэй байна гэдэг санаа гарчсан. Мөн одоо мэрэгжлийн холбоод албан ёсны байгууллагуудыг дэмждэг. Тэд нарыг одоо жишээ нь хэвлэл мэдээллийн зөвлөх гэдэг байгууллага байдгийг шүү. Энэ зөвлөх гэдэг байгууллагаас ингэж одоо тэг хэвлэл мэдээллийг бид нар ингэж гаргасан мэдээллүүдийг ингэж цензуртай хийхээр бас энэ дэр одоо арга хэмжээ авдаг шүү гэдгийг ингэж иргэдэд энийг бас боловсрол олгож томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг телевизүүдийг дэмжих юм одоо арга хэмжээг хийхийг ингэж ярилцлаа. Тэгээд анхаарсан байлаа. Симпозиумын үеэр мэдрэмжтэй мэдээллийн нэгдлийн виртуал редакцийн редактор Нямзул эмэгтэйчүүд ба цахим орчинд ээлтэй байдал сэдвээр бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн бүтээлийг танилцууллаа. Шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог тойрсон асуудлуудын хүрээнд сэтгүүлчд маань сар болгон бүтээл өрүүлдэг. Сүүлийн үед энэ бол зөвхөн одоо шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцооноос хайлаад care economy буюу асархан эдийн засаг ч юм уу те захим орчинд эмэгтэйчүүдийн аюулгүй байдал гэх мэтчлэн эмэгтэйчүүдэд нийгмийн асуудлыг тойрсон олон сэдвийн хүрээнд бид бүхэн виртуал редакцийнхаа сэдвийг зарлаж бүтээл авдаг байгаа. Виртуал редакц гэхээр хүмүүс магадгүй яаж ажилладаг юм бол гэдэг асуулт сонирхол төрж байгаа. Энгийн редакц бол редакцийн хэмжээнд өдөр тутамдаа бүтээлээ ярилцаад за редактортойгоо санаагаа зөвлөлдөөд бүтээл дээр ажилладаг бол виртуал редакцийн үйл ажиллагаа цэвэр 100% зайнаас буюу виртуал орчинд явагддаг. Тэгэхээр бид хэд нүүр тулжуулахаасаа илүүтэйгээр онлайн орчинд харилцаад сэдвийн агуулгаа ярилцаад редактортойгоо зөвлөлдсөнийг үндсэн дээр тухайн бүтээл дээр ажилладаг юм онцлогтой. Тэгэхээр энэ нь илүү цаг хэмнэсэн. Тэрнээс гадна одоо жишээлбэл орон нутагт ажилладаг сэтгүүлчид бол мэтлэн ирэх боломжтой тохиолдолд хотод байгаа надтай холбогддог бүтээл хийх
их боломжтой байдаг учраас зайнаас хамаардгүйгээр онцлог байгаа. Сард ойролцоогоор нэг 15 бүтээл бид нар авдаг. Тэгээд энэ бол зөвхөн ингээд бүтээл хүлээж авах асуудал биш. Бүтээлийн самаа яригдж эхлээд нийтлэл хүртэл бүх үйл явц дээр давхар зөвлөлдөж тусалцаа дэмжлэг үзүүлдэг учраас өдөө хүртэл манай фестивал редакцэл амжилттай явж байгаа л гэж бодож байна. За мэдрэмжтэй мэдээллийн нийтлэлийн энэ сарын одоо зарласан сэдвийн дагуу манайх өөрөөгөө аварсан бодолын түүх гэсэн тийм storytelling бүтээлийг хөргүүлсэн байгаа. Энэхүү контент нь болохоор ерөнхийдөө хүн сошиал бүлэд өртгөөрөө яг ямархуу байдалд ордог, тэр байдлаа хэрхэн даван тоолдог вэ? Тухайн хүнд ямар хэцүү мэдрэмж төрүүлдэг вэ гэдгийг ерөнхийдөө харуулах зорилготой энэ дээр заавал эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэхээс илүү тухайн хүн гэдэг утгаар нь ерөнхийдөө авч утсан. Мэдрэмжтэй мэдээллийг нэгдлээс харахад нэгдлтийн гишүүн сэтгүүлчид тэдгээрийн одоо энэ гаргасан бүтээлүүдээс харахад бол бид нар энэ хүний эрхийн мэдрэмжтэй ах гендрийн одоо тэгш байдлыг хангах талд бол хэвлэл мэдээллийн тодорхой агц дэвшил гаргаж байгаа гэж итгэж харж байгаа. Тэр нь өмнө байгаагүйгээр энэ агуулгыг дэмжсэн маш олон одоо мэдээлэл контентууд бол гарсан. Агцгүй сонгуулийн үе дээр одоо бид нар сорилтонд орж байна тийм. Тэгэхээр сонгуул бол мэргэжлийн редакц сэтгүүлчдүүд бол том одоо сорилыг авчирдаг, уншигч үзэгчдээс том дүн авдаг. Тэгэхээр бид нар урьдчилж сонгуулийн өмнө хэвлэл мэдээллийн байгууллага редакцууд түншлэх сэтгүүлчтэй сонгуулийн үед энгийн үеэсээ ч илүү анхаарал хандуулж энэ их олон мэдээллийн урсгал дундаас олон нийтэд хэрэгтэй баталгаатай мэдээллийг нөгөөх ялгуурлан гадуурхах, үзэн ядах, таанд оромжлох энэ мэдээллүүд одоо комментууд бид нар их өрнөдөг ийм үед редакцууд маань сэтгүүлчид маань энэ дээр нухацтай хандаж нягтлан шалгах эсвэл энийг залруулж өгөх те нийгэмд ийм сөрөг одоо хандлагуудыг гаргаж ирэхээс бас урьдчилан сэргийлж манлайллын үр гүйцэтгээсэ гэж хүсэж байгаа. Хүн бүрдээлтэй хэвлэл мэдээллийн орчинг бүрдүүлэхийн тулд ёс зүйтэй илэрхийллийн уриандор сэтгүүлчид, нийгмийн төлөөлөгчид, улс төрч эмэгтэйчүүд иргэний нийгмийн төлөөллийнхэн нэгдсэн энэхүү симпозмоос дараах уриалгыг дэвшүүлж байна. 1. Мэдлэгтэй иргэд хүчтэй нэгэн адил, улс төрийн болон мэдээллийн суурь боловсралтай, хүний эрхийн ба гендерийн мэдрэмжтэй иргэдийг нийгмийн бүхий л шатандаа бэлтгэж, оролцогч талууд үйл ажиллагаагаа чиглүүлж үр нөлөө үзүүлье. 2. Ёс зүйтэй, хүний эрх ба гендерийн мэдрэмжтэй сэтгүүл зүг төлөвшүүлэн хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын тогтолцоог улам бэхжүүлье. 3. Цахим орчинд эмэгтэйчүүд нийгмийн цөөнхийн эсрэг доромжлол, үзэн ядах үг хэллэг гарч, энэ бүхэнд иргэдийн мэдээлэл шүүлтүүртэй хандах мэдлэг чадвар дутагдж буй энэ цаг үед хэвлэл мэдээллийн боловсролыг дээшлүүлэхэд оролцогч талууд онцгой анхаарч ажиллая. 4. Эмэгтэй улс төрчдөд хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд танигдах гарааны тэгш боломж бүрдүүлэхэд улс төрийн намууд манлайлал үзүүлье. Бүгдээрээ цахим орчинд ёс зүйтэй илэрхийлцгээе. Баярлалаа та бүхэнд.